Гэнтэл жас их мэдрэмж аван хүчтэй амьсгадан сэрлээ. Намайг ямар нэгэн зүйл хатсан уу хэмээн бодон доош тонгон гараа хартал үнэхээр л хатсан мэт шарх үүсэн томорсон байв. Хий үнийг хийсэн мэдээж ойлгомжтой. Ямар нэгэн амтан эсвэл хорхоо шавж хэмээн бодон хүнжил дотроосоо хайсан ч хаан ч юу ч байсангүй. Амрах хэрэгтэй учир буцаж хэвтэн унтах гэсэн ч аль хэдийн түүний гар загтнаж таагүй мэдрэмж төрж эхэлсэн түүний санааг зовоож эхэлжээ. Үүнээс хойш 2 хоног өнгөрсөн ч ямар нэгэн шимж тэмдэг илэрсэнгүй. Тэрээр өвлийн хүднээс дайжиж орж ирсэн шавжил байх хэмээ өөрийнхөө сэтгэл санааг багж олов амраалаа. Тэрээр код бичдэг ажил хийдэг бөгөөд яг одоо хуралдаа суух гэж байгаа тул хурлын өмнө өглөөний копигаа уухаар галтоогооны өрөөлөгөө копи хийхээр яв. Гэтэл нэг л ив хавгүй, хийж чадахгүй, өөрийнхөө дуртай аягаа хүртэл барьж чадахгүй газар унгаа хаглав. Үүнээс хойш бас л хэдэн хоног өнгөрч нэг шүн зурагт үзэж байхдаа эхлээд баг зэрэг ханиалгаж сүлдээ дэвчхийн аргагүй хүчтэй ханиалгаж эхлэв. Тэрээр хэдэн өдөр гэрээсээ гараагүй учир ханиад өрөх боломжгүй хэмээн нээх тоосонгүй. Гэхдээ шүн бүр унтаж чадахгүй хүчтэй ханиалгаад байсан учир яах аргагүй эмийн сан руу явах шаардлага түн тулгарав. Тэрэж гадагшаа гартал цас бодрон сар яг л гэрэл цамхан мэт гэрлээ тусгаж байгаа нь сайшаалтай. Эмийн сан руу орон ханиадны мааван өөртөө бас маш их чихэр авлаа. Хэдэн өдөр өнгөрсөн ч түүний ханиад огт идэхгүй. Халууран бие нэлээд муутсан учраас энэ бүхний дараа бүх зүйл буруугаар ирэхээс өмнө эмнэлэг явж эмчид үзүүлэхээс өөр сонголт түүнд байсангүй. Эмнэлэг дээр ирэн тэрээр арай адаа ханиалахгүй хичээж байсан ч түүний урд талд нэгэн эмэгтэй хүчтэй ханиалгаж байсанд багч олов тайшруу бололтой. Ганцаараач биш юм байна хэмээн дотроо бодов. Сувлагч ирэн залуугийн нэрийг дуудан эмчийн өрөөрөө дагуулсан явлаа. Залууч сандал дээр суун. Эмчид эрүүл мэндийн тэмдрээ өгөөс суув. Эмч за ямар асуудал байгааг харцгаая хэмээн түүний цамцыг тайлуулан залуу руу хартал. Хүмүүсийн бие эргэтэнгүүд шавжны биетэй адилхан болон хувирч байна гэсэн мэдээллүүд СБ байгууллагын чихэнд хүрэхэд тийм их хугацаа зарцуулсангүй. Хүмүүсийн хил занснаар SCP-150 буюу бие булагч шимэгч орхой. Түүний гол үүрэг нь зөвхөн шимэгчлэх. Гэхдээ амьд бус биет болон бусад зүйлсээс шимэгчлэн амьдрах чадвартай шимэгч байдагч 150 зөвхөн эзэн организм дотор амьдрах чадвартай байдаг. SCP-150 дэлхийн ертөнцийн дээрх жинхэнэ утгаараа оршин байдаг. Сайматов Иксикватай төстэй. Сайматов Иксиква нь 70 амтан бөгөөд загасны аманд амьдардаг шимэгч. Тэрээр загасны хилний судснуудыг мэрж хилийг хүлдэг бөгөөд дараа нь өөрөө хилний байрлалд байрлаж загас идэж уухад нь тусалж чаддаг юм. Сайматов Иксиква бол амьд биетийн эрхтнийг бүрэн орлож ажилдаг цорын ганц мэдэгдэж буй шимэгч амтай юм. SCP-150 ижил төстэй үйл хийдэгч энэ зөвхөн хүмүүст л нөлөөлдөг. Тэрээр хогшчоо сонгосныхаа дараа түүний бие рүү орж ойролцоогоор 7 хоногийн хугацаанд бүрэн орж бие физиологийн олон өөрчлөлтийг үүсгэдэг. Хүний бие рүү орсноос хойш хэдэн хоногийн дотор тухайн хүний биеийг дотроос нь шимж өөртөө тохирсон шинэ бүтэц болон хувиргадаг. Энэ 150-тай адилхан хатуу хитин буюу шавжны гадна арга ястай адилхан зүйл биерхтнийх нь оронд ургаж эхэлдэг. Үүнээс ялгарсан бодис нь анхан шатны мэдрэлийн системийг бүрдүүлдэг бөгөөд яг л өөрийн гар мэт удирдах чадварыг бий болгодог. SCP-150 нь хооллож байхдаа тарих болон мэдрэлийн эсүүдэд үйлчилдэг. Химийн бодисыг ялгаруулдаг бөгөөд хохирогч өөрийнхөө биеийн өөрчлөлтөнд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй химийг таргадуулдаг юм. SCP-150 ойролцоогоор 1-2-7 хоног хооллдог бөгөөд эзнийхээ бие дагуулгадах шиндэвжлэлээр хоолсноор үржиж эхэлдэг. Түүнээс гарсан өндөгнүүд нь цусны урсгал руу шууд ордог. Эдгээр өндөгний дийлэнх хэсэг нь үхэх боловч амьд үлдсэн эсгүүд нь эзнийхээ эсийг ашиглан тижээгдэж тэндээсээ шинэ SCP-150-ийн авгалтай үүсдэг. Тэд ч биеийн бусад хэсэг рүү колоничлох маягтай яваад тэндээ дахин өндөглөж шимэгчиж эхэлнэ. 150 өндөгнүүд уушгинд хүрж уушгийг шимэгчснээр эцэст нь тэд өөрсдөө тэр хүний уушиг нь болдог юм. Хохирогч ханиалгаснаар түүнээс гарах 10,000 өндөгнөөс ердөөлний хөв нь гадагсны дараа амьд үлдэж өөр хохирогч олж түүнийг шимэгчлэх болно. Дараагийн шимэгчлээ хөөрхөх үйл явц нь нугас болон тарих зэрэг төв мэдрэлийн систем тархдаг бөгөөд хачирхалтай зүйл нь хохирогчийн ухамсарыг өөрчлөө удирдах боломжгүй байдаг. Хохирогч нар халдвар авсан гэдгээ мэдэж тэрч бүгд хизээ алдар авсан өөрийн бие дээр гарсан өөрчлөлттэй санал нийлж байгаач
өөрийнх нь бие хувирсан гэдэгт хизээ санал нийлэхгүй байгаа нь аимшигтай. SCP-150-ийн үр нөлөөг илүү сайн судлахын тулд D ангиллын 2 хүн болох D13732 болон D-1 6002 хүмүүст санаатаагаар халдааж халдварын бүх үе шатыг нь ажигласан юм. Судалгааны үр дүнд D016002-ын тархинд хавдах шинж тэмдэг илэрсэн бөгөөд толгой хэсэгт хэсэгчлэн мэдээ алдуулалт хийж гавлын ясыг өрөмдөн хэсгийг нь авч тархийг нь ил гаргасан. Энэ үед тарих байхгүй тархиных нь оронд олон жижиг хэмжээтэй SCP-150-ийн хөлбөрүүд олноороо байгааг илрүүлсэн. Хамгийн сонирхолтой нь хэсэгчлэн мэдээ алдуулалт хийсэн ч мис ажиллбарын явцад D016002 сэрүүн хിവэр байсан юм. Түүний мис ажиллбар хийх явцад Эрдэнэтэд түүнээс хэдэн энгийн асуулт асуусан бөгөөд хариулж чадаж байв. Харин түүний тархины хүндэд байрлах хэдэн шимэгчүүдийг устгаж эхэлсний дараа түүний хариулт удааширч тодорхойгүй болж эхлэв. SCP-150 түүний тархийг идэж тэд өөрсдөө тархинд болсон нь энэхүү судалгаагаар 100% батлагдсан юм. D016002-ын тархийг буюу шимэгчдийг бүрэн авч оронд нь D13732-аас авсан SCP-150-ийн хулбаруудаар бүрдсэн мэдрэлийн эдийг суулгасан бөгөөд мис ажлын дараа D016002-ыг сэргэд өөрийгөө Майкл гэж танилцуулсан D13732-ийн өөрийнх нь нэр байв. SCP-150 нь маш хурдан хугацаанд халдвар тарааж нөхөө өөрчлөх чадвартай. Мөн хад толоход бэрхшээлтэй байгаагаас шалтгаалж SCP байгууллагаас түүнийг Кетер ангиллалд ангилсан юм. Кетер ангиллал нь SCP Foundation дотор энэ нэршил нь маш хүнд хяналт шаарддаг. Зугатаах эсвэл дэлхийн хэмжээний аюул учруулах боломжтой объектыг ангиллахад хэрэглэгддэг юм. Халдвартай болон халдвар авсан хүмүүсийг SCP байгууллагын Level 3 хамгаалтын зэрэгэлэлтэд биологийн лаборатори байрлуулж байгаа бөгөөд SCP-150 нас бид гүйцсэн шимэгч болон үндэгнүүдийг сая 42 өндөр чанартай шилэн савн дотор хадгалж байгаа билээ.